Лаура гэдэг бүсгүй ээжигээ оршуулчаад гэртээ ирээд 2-3 хоногийн турш уй гашуудлаа тайлж тайван байсан. За түүний найз залуу Нейл хажууд нь хань болж энэ хэцүү бүх цаг үед нь хамт байна гэдгээ батлан нотолсон. За ингээ хэд хоногоос Лаура арай дээр тайвширсан учраас гэр орноо эмхэлцэгцлэх тэр тусмаа ээжийнхэн хэрглэж исэн эд зүйлсийг картон цаасанд хийгээд агуулгах савндаа хураах ийм ажилд орсон. За энэ ажилд нь Нейл хажууд нь тусалж энэ тэнд юм скотчдох өргөх гэх мэтийн үйл ажиллагаануудыг хийж исэн байдаг. За нэгэнт ээжийн эд хэрглэж исэн бас бус юмнууд ээжийн тухай асар их түүхийг өгүүлж байгаа учраас Лаура бол нэлээд тайван, нэлээд дурсамж дүүрэн энэ ажлыг удаанаар тайвнаар хийж байсан. За тэгэж байтал нэг дээр үеийн олон жил болсон олон нөхөстэй маш хуучин өмд бол гарч ирсэн байдаг. За тэнгууд Нейл хажуугаас нь Лаура таны ээж чинь ийм баян мөнгөтэй төрхтэй хүн байж иж ийм уранхай муухай өмдөр яадаг байна энэ төр гэж асуухад Лаура миний ээж болон бид нэр угаасаа ийм баян тарган бол байгаагүй. Намайг жоохон байхад миний ээж хэмжээний өв хөрөнгө хөвлөж аваад тэгээд манай амьдрал бол өөр болсон. Тэрнээс өмнө бол миний ээж баг залуу наснда ээж аваагүй болоод үргэлжлүүлээд асрах газар өсөө тэгээд амьдралын хамгийн хэцүү ядуу амьдралыг үзэж өнгөрсөн. За тэгээ манай аавтай танилцаад бие олдоод удалгүй ээж минь ядуу учраас аав минь бид хоёрыг хаяад өөр хүүхэн дагаад явж исэн. Ерөнхийдөө мөнгө төргийн асуудал бол дэндүү хэцүү айлд өсөж төрнсөн. За тэгээд миний ээж яг ийм амьдралыг үздсэн учраас байхгүйгаас боссон учраас шихрэг төгрөг, шихрэг центийн үн цэнийг мэддэг учраас үнэхэрийн юмд хямхтай нямба юм хүн байсан. За тэгээ уг хүн нь зөв учраас ямар нэгэн асуудал гарч байгаагүй гэдгийг бол хэлдэг. За Нейл тэнгүүд танаа ээж чинь тэгээд өөрийнхөө энэ өвлж авсан хөрөнгө мөнгөнийхөө тухай чамд ярьж исэн юм уу, яаж исэн гэж асуухад Лаура надад бол ерөөсөө ярьж байгаагүй, би ганц нэг ээж биднэрт хэн ийм их хөрөнгө үлдээсэн юм бэ гэхэд ээж маань нэг ч үг хэлж байгаагүй, зүгээр яриа булзааруулаад өөр юм ярьждаг байсан гэдэг юм хэлсэн. За тэгээ өсвөр наснда манай амьд шал өөр оронгороо эргэсэн учраас би ерөнхийдөө хоошоод хоолунд мөнгө төгрөг иймэрхүү зүйл санаа зовхоо болоод сургууль соёлдоо анхаарал өнөөдөр зэрэгтэй хүрсэн гэдгээ бол нээлт хэлсэн. За ингээд нөгөө өмдийг гаргаж ирээд өөрлөгөө ойртуулахад ээжийнх нь үнэр хүртэл өнөртөжсэн учраас түүнд бол асар үн цэнтэй олон жилийн өмдийг хаяагүй өөрийгөө ямар байснаа тэр өмдийг харж санаж мэддэг байсан гэдэг үүднээс Лаура ээжийнхэн тэр өмдийг нандиндан боож хайр цагны хамгийн дээр тавьсан. За энэ хоёрыг ингээд юм баглаад сууж идэл үүдний хонх дуурдаг. За Лаура яваад очиход шуудангийн ажилтан нэгэн бор цаастай нэлээд дээр үеийн өсөхтэй тийм захиа барьчихсан зогсож ирсэн. За захиан дайрах хаяг бол тэдний хаяг дээрээс нь ээжийнхэн нэр дээр ирчихсэн ийм захиа байсан. За тэгээ шуудангийн ажилтнаас тухайн захиаг хүлээж аваад манай ээж бол ингээд нас орчихсан байгаа гэдгийг нэлээд гонигтайгаар хэлэхэд шууданч малгайгаа аваад эмгэнэл илэрхийлээд ингээд явсан байна. За ингээд Лаура ээжийнхээ нэртэй дээр үеийн гэхдээ өсөх нь тод тийм захиагаа барьж орж ирээ галтгооны ширээн дээр суугаад зүсээд онгойлгоход дотор нэгэн загтал байсан. За тухайн загтлыг дээрээс нь толгойлоод уншихад яах аргагүй шоконд орсон. За тэр шоконд юу гэж орсон бэ гэхээр чи бол хулгайч, бидний өв хөрөнгийг хурдан өг, хулгайч минь гэсэн тийм айхтар үгтэй захиа байсан байдаг. За Лаура анх удаа ийм занал хийсэн, айлгал сүрдүүлсэн захиаг хараад асар ихээр стресстэж хаяг болон бүх зүйлийг нь тулгаад харахад яхаарахгүй тэдний хаяг тэдний ээжийн нэр байсан. За ингээд нүүр аман цон хийчин шоконд орцсон байж хахад Нейл түүний араас ирээд яасан миний хайр юу болов яав гэхэд тухайн захиаг сарваагаад өгсөн. За Нейл тэрийг уншаад гайхаад мэл өхрөө энэ юу болж байна гэж хэлсэн. Тэнгүүд Лаура би юу ч мэдэхгүй байна. Яах вэ ийх үү гэдэг үг хэлсэн. За тэнгүүд Нейл арай ээж чинь энэ өв хөрөнгө буруу гарах байсан юм биш үсттэй гэдэг үг хэлсэн. За тэнгүүд Лаура бас эргэж хараад чи миний ээжийг хулгайч худал өөрчн жилэх гээд байна уу гэсэн. Тэнгүүд Нейл хоёр гараа өргөд би тэгж хэлээгүй шүү. Зүгээр ямар ч хэлсэн
энэ захианд бас үнэн мөн байгаа юм биш үсттэй. Ээж чинь гинт л одоо мөнгө төрхтэй болчихсон. Яаж ийсэн хөрөнгө орлогын одоо мэдүүлэг энэ төр байхгүй учраас яг хөө энэ магадгүй өмнө ч гэж бодож удааж гэж болно. Хоёулаа энд одоо ачаад бүгд нэг эрлийн үзүүрийг нэхлүүлж одоо мухарлаа гэдэг санаа гаргасан. За тэнгууд Лаура өөрөө зөв хүн, ээжигээ ямар зөв хүн бэ гэдгийг мэддэг учраас миний ээж бол хизээч хулгай хийх байтугай худал ярьдгүй юм хүн байсан. Тэгэхээр би ээжийнхаа нэр төрийг цэвэрлэж энэ захианы араас явна гэсэн нээлтингөө би чамтай хамт явна гэдэг. За ингээд Лаура тухайн захиаг илгээсэн хаягийг харахад бас нэлээд том баян дүүргийн, баян хорооллын, баян одоо тийм айлын нэр ус байсан. За энэ хаягаар нь Нейл Лаура хоёр машинд суугаад яваад очиход үнэхэрийн бас дөрвөн давхар маш том одоо орд харш байсан. За эртний дээр вих гэдгээр бас нэлээд ялгарч байсан. За ингээд Лаура Нейл хоёр жоо хонхын дарахад өөрөөс нь нэлээд хэдэн насны нэг тийм одоо ихч мадам хүүхэн бол гарч ирсэн. За нуурам одоо байгаа байдал бие авч явж байгаа нь бол нэлээд цэмцгэр зэгзгэр ийм одоо царайлаг хүүхэн гарч ирсэн. За тэгээ гарч ирэнгүүтээ шууд юу хүмүүс үлээ яах ч байгаа юм гэж асуусан. За тэнгууд Лаура одоо нөгөө захиагаас арваагаад энэ захиан дээр миний ээжийн нэр бас алдар нэр хүнд одоо сэвтсэн муухай одоо сэвтэй захиа байна. Энийн асуудлыг шийдэх гэр би ирлээ гэдэг. За нөгөө зэгзгэр одоо мадам тухайн захиаг авч 2 3 хүүтэн одоо янзаар уншингуудаа тэднийг дээрээс доош нэг 2 3 хараад за нааш ороод ир гэдэг агуулад ордог. За ингээд оруулж ирээд бүгд өөдөөдөөс араас суухад нөгөө мадам хөлөө ачаад суун нөгөө хэдийг бас хөлөө ач гэж хэлдэг. За ингээд бүгд хөлөө ачаад өөдөөдөөс араа чив чимээгөө сууж байхад Лаура өөрийнхөө ээжийн нэр төрийг цэвэрлэмээр байна. Миний ээж хулгайч байтугай худал ярьдгүй ийм одоо зөв хүн байсан. Ээжийнхаа нэрийг ингэж бохир зүйл тутгаж өнөлцүүлмээргүй байна гэдэг үг хэлсэн. За тэнгууд одоо өөдөөс нь харж исэн бүсгүй өөрийгөө Эрин гэж танилцуулсан. За намайг Эрин гэдэг. Тэгээд энэ захиаг би бичсэн гэдэг үг хэлдэг байна. За тэнгууд Лаура баярлаа. За одоо тэгвэл тантай учир начраа олмоор миний ээжийг яагараа хулгайд үлээ та гэсэн. За тэгэнгүүт Эрин гэдэг бүсгүй нэлээд хүүтнэр тэр хоёрыг харж агаад за бүх зүйлийг эхнээс нь эхлэхээс өмнө та хоёрт ерөнхийдөө нэг бяцхан түүх ярьж өгье гэсэн. За тэгээ яар гэсэн. За тэнгүүт Эрин хэлж байгаа. За миний аавыг Чарльз гэдэг хүн энэ байшин, энэ хотод нэр алдартай одоо угсаа гаралтай баян тарган нөлөөтэй хүн байсан. За ингээд амьдралынхаа сүүлийн жилүүдэд асар хүндээр өвдөж одоо тийм учраас бид нэг асрагч хөлсөлж авчирсан. За энэ асрагч нь бол одоо чиний ээж манад анх ирсэн. За манад ирээд аавыг асар тойголж одоо биднээс илүү ойр дотн байх үедээ аавын одоо мартамхай шин чанарыг ашиглаж миний аавын гэрээслийг засуулж тэр гэрээслэл дээр өөрийнхөө нэрийг зоож биднэрт одоо 100% ирэхсэн өв хөрөнгөнөөс хумсалж өөрөө авсан ийм нөхцөл байдал тогтоогдсон. Тэгээ ээж чинь тухайн үед тухайн их мөнгө төргийг аваад тэр чигээр ор сургуу оргон зайлсан бид нэр одоо танай ээжийг яаж ийж олохоо мэдэхгүй байсараад ингээд олон жил 10 жилийн хугацаа алдчихад байж байна. Одоо энэ ээжээс чинь үлдсэн өв хөрөнгө бол одоо манай хөрөнгө юм байгаамаа. Тэгээ чи худалч хулгайч ээжтэй гэдэг одоо ойлгож байна уу гэдэг үг хэлсэн. За Лаура ээжийнхэн талаар одоо ийм амир хүнд бүтэлийн мэдээ сонсоод асар их шоконд орсон. Гүжир үг нь сөөм хариу байхгүй гэвчээр Лаурагийн нүднээс том нулимс тасарч унаад ерөнхийдөө ээжийг ийм бузар булаа охир хэрэгт орооцсон гэхэд итгэж чадахгүй байсан. За дээрэс нь ээжийнх нь урд нь одоо хөрөнгө орлогын тухай үүсэл гарлын тухай ерөөсө хэлдэггүй байсан. Энэ зүйлүүд нөө эргэлзүүлсэн. Тэгсэн мөртлөө ээж нь хорхоо торгүй ийм хүн тэр цумаа ядуу байхдаа айл гэр цэвэрлдэг, үйлчлэгч хийдэг, зөөгч хийдэг ийм ядарсан энгийн хөдөлмөрөөр амьдардаг эмэгтэй гинт ягараа хулгай зэлгээд холбогдох билээ гэж айсан, гайхсан. За тэнгууд одоо түүний найз залуу Нейл мөрөн дээр нь гараад авчаад түүний жихэнд энэ магадгүй яг үнэн байж бол тэгэхээр энэ хүмүүстэй одоо ойролцож тохиролцож одоо ээж чинь нэр хүндийг аврыг яриа хөрөөгийн сайн сонсъё гэдэг үг хэлсэн. За Лаура толгой дохиод Нейлийн хажууд суугаад за ингээд нөхцөл байдал ерөнхийдөө ийм болсон учраас би тэр одоо явъя үнэхэрийн судал шинжилээд энэ бүх зүйлүүд үнэн байх юм бол одоо ээжээс үлдсэн бүх өв хөрөнгийг одоо
таны нэр дээр шилжүүлээд ингээд хоёр ясалж болж гэнэ гэдэг үгийг одоо Лаура хэлсэн. За тэнгүүд Эрин гэдэг бүсгүй одоо асар ихээр баярлаж чамайг ухаантай бүсгүй гэдгийг би хараад мэдчихсэн юм аа. Чи үнэхэрийн бузар булаа хулгай зэлхий иймний хажуугаар бас чимээгүй өнгөрдөггүй зөв арга хэмжээ авдаг мундаг одоо бүсгүй байна гэж хэлээд одоо Нейл рүү хардаг. За Нейл тэнгүүд одоо Эринтэй харц тулгарч байгаа учраас одоо тэ гоо үзэсгэлэнтэй тийм зэгзгэр хатагтайгийн өөдөөс бас удаан харж чадахгүй нүдэ буруулаад их найз охиноо хөтлөөд ингээд энэ харшаас гараа явдаг байгаа. За ингээд Лаура Нейл хоёр буцаж явж байхдаа яа харахгүй те би бол чамаар бахархаж байна. Үнэхээр энэ хөв хөрөнгөний бохир буруу гарах юм бол одоо эзэнд нь өгөөд хоёулаа кармагаа сайхан амьдрья гэдэг үг хэлээд гэртээ ирдэг. За ингээд гэр орондоо ирээд одоо Лаурагийн хамгийн түрүүнд авах ёстой юм бол ээжийнхэн одоо ажлын сейфийг онгочиж онгоолгож тэн дотроо нарийн ширийн зүйлүүдийг бас үзэж авах шаардлагатай болсон. За ингээд бүх одоо захиа зан төлбөрийн даалгавар өмнөх одоо тэ нарийн ширийн томилгоо тодорхойлтуудыг бүгдийн цаас олгоноор нь үзчихсэн. За Нээлийн хооронд нь хажуугаар нь цаашгүйгээр кофе уух уу, цай уух уу гэл бүх юмын сайхан бэлдэж өгч ийсэн. За Лаура ингэж явж байгаад нэлээд хуучны бас ингээд эргүүлэгдсэн, дээрээс нь бас тамгалцсан одоо нэлээд хуучны стилийн захиа болсон. За энэ л баг хайж байгаа юм байгаа хөхтэй гээд онгоолгоод үзсэн. За онгоолгож үзэхдээ юу гэж бодсон бэ гэхээр магадгүй ээжд нь одоо тэр Чарльз гэдэг баян хүн өв хөрөг үлдээсэн эсвэл ээж нь Чарльзын мартамхай байдлыг далимдуулж одоо өөрийгөө тэр хүний охин гэж итгүүлээд өв хөрөнгнөөс нь бас идчихүүлсэн авсан тохиолдол магадгүй гэдэг одоо хоёр үзүүртэй зүүнний эрэлт бол гарсан. За ингээд тухайн бичгийг тойруулаад эргүүлээд уншихад бол бичиг заас одоо гэрээслэл өгнүүд нь маш тод байсан. Тэн дээр юу бичсэн бэ гэхээр одоо охин минь чамайг тэ хар баг насанд чинь хаяж явсанд намайг уучлаарай. Тэгээд энэ бүх амьдралынхаа турш чамайг хаана юу хийж явж байгаа бол гэж одоо үргэлж бодож санаж хайж явсан. Тэгээд холбоо харилцаа тасарсан учраас одоо яаж чадахгүй ингээд зовлонт амьдралыг өнгөрөөгөөд эцсийн бүлэгт одоо эргээд чамтай уулзсан. Тэгэхээр чи бол миний төрсөн охин. Тэгээд төрсөн охин чамайгаа гомдоосон энэ нүглээ намжлахаа дээрээс нь одоо энэ үлдээж байгаа үр хөнгөний бас тодорхой хэмжээнд чамд очих ёстой учраас би ийм хөрөнгүүдийг чамд өвлүүлэн хөргөж байна. Тэгээд миний охин боломж байгаа те чадвал аавыгаа уучлаарай. Аав нь чамд маш их хайртай шүү. Чамайг мартаагүй. Өдөр болгон чамайг санддаг, дурсдаг байсан шүү гэдэг үгийг хэлээд доор нь Чарльз гэдэг гарын үсгээ зурцсан байдаг. За ингээд Лаура энэ захианы учрыг ойлгоод яг залгуулад энэ гинт орж ирсэн өв хөрөнгө одоо мөнгө болвол явж Лаурагийн өвөөгийнх нь өв хөрөнгөнд байна гэдгийг одоо маш сайн ойлгосон. Дээрээс нь одоо хууль ёсны албан ёсны батлах нотлох баримттай болсон юм байгаа. За ингээд Лаура одоо нэг мэдээд харахад Нейл хажууд нь байхгүй, Нейлийн утас руу залгахад байхгүй ингээд алга болчихсон. За ингээд Лаура одоо гэр орныхоо нөгөө бичиг цаас бүх юмаа цэгцлээд одоо жижиг цөмхөнд хийгээд Эринтэй очиж зарга үүсгэндээ гэж бодоод байж идэл одоо гадаа машинаар дуудсан. За ингээд гэрийнхэн гадаа хаалган дээр юу хүмүүс ирж байгаа вэ гэж очоод гинт хаалгаа онгоолгоход одоо Нейл болон Эрин хоёр одоо нэлийн одоо биеийнхээ чихэнд нэг юм шивнсэн байдалтай хаалганы цаана гинт онгоолгоход бол гарч ирсэн. За тэгээд өөрийнх нь найз залуу тэр одоо хатагтайгийн чихэнд янз янзын үг шивнэж байгааг хараад Лаура бол бас эвгүцсэн. За ингээд энэ хоёр сандраад за юу болж байна явах уу энэ гэсэн. За ингээд за ороод ир гэж бодоод нөгөө хоёрыг өрсөн. За ингээд орж ирэхдээ Лаура артогооны ширээний нөгөө талд суухад нөгөө хоёр одоо өөдөөс нь хараад ингээд голноос уусан. За Эрин гэдэг одоо Чарльзын охин баахан одоо бичиг баримтнууд дээр гарыг зурулахаар одоо Лаура дээр ирсэн. За тэн дээр байгаа бүх одоо нэхэмжлийг өв хөрөнгийг шилжүүлэн буцааж авах бичгүүдэд хэрэг гарыг зурх юм бол Лаура одоо ямар ч мөнгө төрөхгүй болохоос гадна одоо амьдарч байгаа бүх эд хөрөнгөө Эрин шилжүүлэхийг хүслээд үүсдэг. За ингээд Лаура нөгөө бичгнүүдийн бүгдийг нэг нэгээр нь толгойлж үзэхэд одоо Нейл бол хажууд нь нэлээд сандарсан байдалтай. Эрин болохоор одоо нэлээд ихэмсэг ингээд дорд үдсэн маягтай ингээд өдөөс нь хүүтэн инэмсэглээ сууж исэн. За Лаура бүх бичиг баримтуудаа танилцаад үзэг гаргаж ирээд
эхнийхөө одоо нэрний эхний үсгийг бичдэг. Тэгээ бичиж явах үедээ гинт тэр хоёр руу харахад тэр хоёр нүдэнд нь нэлийн баяссан ажил нь дууссан маягтай бол харж байсан. За ингээд Лаура өөрийнхөө с жиг таамагийн бүгдийг одоо бодолж чадсан учраас тухайн контракт гэрээг барьж байгаа нүдэн дээр нь урж шалаар нэг цацдаг. За тэнгууд эрийн угсгийч босч ирээд чи юу хийж байна гэж Лаура руу давшилдаг. За энэ үед Нейл дундуур нь тэр хоёрыг салгаад тэгээд ерөнхийдөө найз охин буюу Лаура руугаа чи ингэж болохгүй шүү дээ. Хоёулаа ярьсан тохирсон байгаа үсттэй гэж хэлсэн. За тэнгууд Лаура би тоо хоёрыг сая хуваалдаад хаалганы гадаа жүжиг тавьж байгааг чи харсан. Миний ээжийг нас барсны дараахан ийм захиа ярьсан Нейл буюу чамтай холбоотой тоо хоёр угаасаа энэ одоо комбинашн ажлыг зохион байгуулсан гэдгийг би ойлгосон. Тэгэлдээ ч ерөнхийдөө энэ Чарльз гэдэг хүн бол миний өвөө, миний ээжийн аав. Тэгээд өөрийн үр хүүхэдтэй өв хөрөнгөө хөвлүүлсэн байна. Тэгээ миний ээж бол тэрийг одоо хүртэх хэрэгтэй. Би ээжийг өгөхээр ээжийг нас барсны дараа энэ зүйлээ бас өвлөн ирэх авах хууль ёсны эрх нь надад байдаг. Тэгэхээр та нар намайг мэдлэггүй, мэдээлэлгүйгээр минь далимдуулж миний өв хөрөнгийг цусардан луурдах гэсэн хулгайч нар байсан гэдэг одоо хатуу ширээ мэдүүлэлийг хийсэн. За одоо ийм байдал үүссэн учраас манай гэрээс нэн даруй зайл гэсэн. За тэнгууд Нейл хажууд нь ирээд Лаура чи галзуурчаагүй үстэй. Яагаад чи энэ эрентэй ингэж яриад байгаа? Энэ бүх зүйл чи хууль ёсны гэдээ ахаад үг хэлэхэд Лаура Нейлийг бол түлхсэн. Би чамтай гэж одоо ярьцахгүй. Тэгээ хамтдаа байсан он цаг хугацаанд бол үнэхээр харамсч чи бол ийм муу хүн байсан байна гэдэг үгийг хэлсэн. За ингээ энэ хоёрыг хөөгөөд гэрийнхэн хаалгаар гарах үед одоо Лаура буюу найз хүүхэн маань одоо Нейлийг нэлийн үзэн язаарцаар харсан. Нейл эргэж харж сөгдөж суугаад би алдаа хийсэн Лаура намайг уучлаач, алдаагаа засах боломжийг нөгөөж алдаа дутагдaltaгүй хүн гэж байхгүй. Нэг л удаа намайг уучлчвал би ингээд хоошод ингээд улам мондог байгаа чиний хажууд ингээд далдарсан газар чинь далд ороод ингээ явъя гэдэг үгийг хэлж сөхөрч суусан. За тэнгүүд хажуугаас нь ээрийн Нейл рүү хандаж чи Лаураг гарагс зураад бүх юм бэлэн жин там болцсон гэж надад амлаа үстэй. Чи яагаад энэ ажлаа урдаа амлаж биелүүлэхгүй байгаа юм ба? Хурдан надгаар гарагс зуруулаач гэдэг үг хэлсэн. За тэнгүүд Нейл одоо ерөөсөө хоёр туулаа хөөсөн хүн хойшооч одоо яаж чадахгүй байдалд ороод ингээд үнэхээр өвдөг сөвдөөд Лаурагаас гуйхад Лаура бол аман дээр нь одоо хаалгаа тас хаагаад ингээд гэртээ орсон ийм нөхцөл байдал бий болсон. За тэгээ энэ түүх маань өөрөө бас өв хөрөнгөтэй холбоотой нэлээд маргаантай байсан учраас одоо нэлээд одоо ийм ажиллагаатай түүх болсон. За тэгээд Нейл бол одоо Лаураг эргэж тойрч пялдагдаж бас нэг уучлж болов гэдэг маягаар хандсан боловч жаргал зовлон үүсцэн ерөнхийдөө өөрийнхөө явах замаа нэгэнд мэдж байгаа хүн учраас Нейл одоо хэрэггүй гэж үзсэн. За Нейлийг уучлаад авах тийм шаардлага байхгүй. Үнэхээр өөрийг нь одоо явуулж одоо мөнгө төрөхгүй ядууд амьдралуу түлхэх ажиллагаанд нэгдэж орсон Нейлтэй цаашдаа юуны төлөө гэж амьдрах вэ гэдэг нь бол ойлгомжгүй болсон байна. За ингээд Эрин гэдэг бүсгүй Нейлийг бол заах үед хөрөнгөө авах үйл ажиллагаанд ашиглаж ирсэн болохоос биш Нейлтэй хамт амьдарч өөрөөсөө хуваалцах гэсэн юм бол байгаагүй. Зүгээр яг хаа тухайн Лаурагийн одоо найз залуу учраас тэрийг толгойг нь эргүүлж одоо ажиллагааныхаа нэг эдис болгож эрэг шураг болгож бол ашигласан нөхцөл байдал тогтоогддог байгаа. За ингээд хүний амьдралд юм тохиолдоно. Тэгээд альва их хөрөнгө мөнгө одоо өөрөө асар том асуудал дагуулдаг учраас одоо энэ түүх маань энэ хүрж байна. За тэгээ ямар ч байсан өнөөдрийн орсон гоё түүх нь та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө юу яана? Одоо найз хүүхэн, найз залуу энэ бүх зүйлүүд дээрээ ерөнхийдөө нэг сэтгэл дагаж за энэ сайн хүн энэ намайг ингэхгүй гэхээсээ илүү бас дотроо бодолтой хэрсүү эрхэх хэрэгтэй гэдэг маань харагдаж байна. Одоо хүний захиалгаар эргэж байгаа юу эсвэл одоо өөр давхар бодолтой явж байгаа юу, өөр уулздаг хүүхэн байгаа юу одоо хөрөнгөнд ч болж гэнэ үү, хөөрхөн царайнд ч болж гэнэ үү ч гэдэг юм уу. Олон талаас олон хувилбараар бодож үзээд шалгарсан одоо тийм хүнтэй л одоо ингэр замаа нээдэг юм уу яадаг хамт амьдрах юм руу орж явахгүй болвол манай монголчуудын нэг одоо явж байгаа арга бол нэлээд буруу талаас яваад байгаа. Тэр нэг танилцлаа, унтлаа, жирэмсэн боллоо, суулаа, саллаач гэдэг юм уу иймэрхүү ингэцэгцгүүдээс дараагүй амьдралаар явагдаад байгаа. Тэгэхээр хүнийг таньж мэднэ гэдэг бол өөр асар том соёл бас хүмүүжил мэдлэг байд юм байна гэдэг үг харуулж байна.
Тэгэхээр инээсэн бүхэн нөхөр биш, ууралсан бүхэн дайсан биш гэдэг үгээр өнөөдрийн гоё.